Хэлэлцүүлгийг бүтнээр нь үзэхийг хүсвэл та бүхэн Зум бэлгийн тулаан нэвтрүүлгийн сошиал хаяг болон YouTube сувгаас хүлээн авч үзээрэй. За, сайн бацгаана уу? Ингээд өнөөдрийн ээлж даалгавар реалити тест хамтдаа орцгоё. Зум бэлгийн тулаан нэвтрүүлгийн багийнхан эхний виллаг орхиж, шинэ виллад хүрэлцэн ирлээ. Сүүлийн 2 өдрийг манай шилдэг 6 оролцогч энэ шинэ байранд өнгөрүүлэх болно. За вилла. За өөрөө солигдсон байна да. Өөрөө жоохон жижигэлсэн байна. Жижигэрсэн байна уу юу? Мөнгө багсаа. Анх энэ итгэрт 10 оролцогч ирж байсан бол одоо ердөө 6хан оролцогч үлдэж виллагийн уур амьсгал нэгд намгүм хоосон мэт болжээ. За энд нэг юм нөхөр хоол хайгаал. Хөргөгчтэй нэдэн зууралддаг нэг нөхөр байна те. Нэвтрүүлэг эхлэхээр хөргөчний хаалга онгорхой. Халуун Тэгэл ингээд галтайгаа хаваар эргэлдэж идэг. Чи ер нь миний байранд сууц юм шүү. Яа тэр. Яхаар энэ таны барид. Миний байранда. Авраад гараа. Яа, ташаа. Яаж байгаа? Ташаа. Тэн суугач. Вэв. Тэр хүүсэн дээр бол өстой бодсон хүн байхгүй хөө те. Гэтэл нөгөө ингээд тийм бодол. Таны хувьд уус бол арай өөр л дөө. Төрүүлсэн шүү дээ. Харин үүр цайх өнгөрсөн шөнө таагүй зүүдэлжээ. өхөр бол Нөгөө дарах хэрэгтэй гэдэг чинь яа. За, 48 градусын халуунд дийлийн хотод буудлаа хайгаад явж байна. Маш халуун байна. Халуун байна ямар вэ? 48 градус та чанга штэ. Өргөн сэдэн гэмээр хавын занда. Манай залуусын дуу хоолойч өнөөдөр сэтгэл уйрааж бүр voice show-нд орчихмоор сонсогдож байлаа. Машинтай караоке дуулаа. Хаач дуутай хортой даа зүгээр манайхан Яаж хийж байгаа л өөрсдөө цэнгүүлчих гэж байгаа шүү дээ. те. Аваага санцгаац. Чагах нарыг хурахтай нанураа Үлдэгөрөлийн аврастыг Наригистос тавагуматус Үлгөлгүтэй дакарастон Хамстигтэйгээ дакиммотус Хаяа. Даханаас томсон. Даханаас томсон. Мангар том хамартай жолооч гарч ирлээ. Гой мод пассвис. Эчи сэтгэшиг цагаахан зовлоо нутагинэ баярлаа. За Зум бэлгийн талаа нэвтрүүлгийн ээлж даалгавар. Тогтоон цэцүрэг юм тэрх өстэй.
хуур наргансгээ ингээд өнгөрлөө. За одоо ажилд орноо. Энэ удаагийн сорилтыг хиймэл оюун ухаанаар бүтээсэн 6 өөр утга санаатай зургийг тус бүрийн 6 дугтууд хийж бэлтгэсэн байна. Оролцогч бүр өөрийн гараар дугтуугаа сонгож нээхгүйгээр дотор нь ямар утга санаатай зураг байгааг мэдэрч хэлэх ёстой юм. Нэвтрүүлгийн баг сорилтыг улам хөндрүүлж 6 оролцогчийг нэг өрөөнд оруулан зэрэг мэдрэх нөхцөлд бүрдүүлнэ. Нэг өрөөнд 6 өөр мэдрэмж, 6 өөр онгод, зун мэдрэмж нь хоорондоо зөрчилдөх магадлалтай. Гэвч жинхэнэ зумбилэгтэн бол ямар ч нөхцөлд төвлөрч чаддаг байх ёстой. Оролцогч бүрт 10 минутын хугацаа өгөгдсөн. Хар бараа энерги бол би мэдэрсэнгүй. Хар бараа энерги мэдэрсэн. Зүгээр амар хаад чараад мэдэрлээ. Энэ дөрвнээс би хүүхдүүдээ хараад ташсан. Хүүхдүүд дараад ашиг гэнэ. Хүүхдүүдээс Харин үр дүнг үзэгч та бүхэн За, дотроо зөв. шүн Яваад тунгаалжээ. Дараагийн оролцогч Өсөхөлд За миний ер нь бол дулаан энерги мэдэрдэж байна. За. Дулаан гэдэг нь энэ зүйл их зөв зүйл. За. Одоо тийм нэг хүчтэй энергитэй одоо олон хүнтэй хамаатай зүйл. За. Тий, олон хүн зорж очдог. За. Таны зөв үгүйг хамтдаа л үзэгчтэй хамт шалгана да. Үзэх зураг. одоо зураг авалтын талбайд мөнгөн сүх хүрэлцэн ирлээ. Төвний тогтоонд далайд живж үхэл амьдралын загтыг тэмдэж буй эрэгтэй хүний зураг байлаа. Тэгтээ ингээд юм олон тийш юм салбарлсан гэдэг юм. Хажууд нь юм зүг олон юм бэксэн гэмээр надад харагдсан. Одоо ингээд тавьсан гэдэг юм уу. Төөрөд байна. Харамсалтай нь мөнгөн сүхэн хэлсэн олон зүйлээс нэг нь ч бодит зурагтай нийцсэнгүй. Дараагийн оролцогч Баторших. Түүний тогтоонд сүм залбирч буй настай эрэгтэй хүний зураг байгаа юм. Баторшихын мэдэрсэн зүйлүүд панелист цөөдч нэвтрүүлгийн багч гайхширлаа. Ийм багантай, ийм өөрөөхий хэлбэртэй. Тэгэхээр ингэ таж махаал орж ирээд байгаа. Ийм тхийн барилгал гэсэн үг л дээ. Таж махаал биш ч гэж болох. Гэтэ ерөөхдөө надад цагаан онголцоо харагдсан. Тэр ихтэй хүн магадгүй тэр нар тусч байгаа тэр хараад байгаа юм шиг. Би ингээ өөрөө ингээ хараад байгаа юм шиг. биш. Энийг бас яг энэ залуугийн хэлснээр тайлбарлаж болно. Энд чинь бол бас энэ том одоо Парисын дэлхийн сүм одоо тэр Ватиканы сүм өмд бол ингээд хүмүүс ингээд за энэ дотор яг зөв баярлсан. Энэ дотор хурим нь болдог, гашуудл нь болдог, бүхэл юм нь болдог. Манайхтай адилхан те. Хандаа сүм. Ээлжид оролцогч Буман Заяа. Түүний тогтоонд хурмаа хийж буй хос залуусын зураг. За таны хэлсэн зүйлтэй хэр зэрэг таарав нийцүү. Хурмын дээр бас олон хүмүүс цуглдаг. Аз жаргалтай гэрэл цэцрүүлсэн. Тэгээ хүүхэд мэдрэгдээд нэгсэн магадгүй одоо Магадгүй жирэмсэн. Эсвэл хүүхдтэй гэж болно. эсвэл хүүхэдтэй болохын зүгнсэн баг. Одоогоор энэ сорил дээр хамгийн сайн байсан нь үүрээ байна да. Сүүлийн сорилтод оролцогч Одбаатар. Түүний тогтоонд мэс заслын үеийн зураг байлаа. Яагаад ингэ болсон бэ хаа? Минийхэр бол дайн талбар болсон газар ч юм уу. Буу зэвсэгч. Одоо ингээд дайны талбарт одоо нэг хоорондоо өрсөлдөж тийм үү. Биенийгээ одоо буудаж хүүтэн мисээр хорох. Энергин дээрээсээ өөрөө мэдрэмжээ буруутаж аваавчлаа тий. Зум бэлгийн тулаан энэтгэх нэвтрүүлэг зөвхөн сорилтоороо бус үзэгчдэд тань мэд хүй мэдлэг өгөхөрч анхаарч байгаа билээ.
Яг та надад засал гэхээр нэг тийм сонирхолтой санагдаад байгаа. Сонирхолтой ч хөө сонир санагдаад байгаа юм л да. Юу сонирн байна гэхлээр ч одоо засал чинь нэгсэндээ тэр хүний ирээдүг өөрчлөлт гэсэн үг шүү дээ, тий. Хэлэлцүүлгийг бүтнээр нь үзэхийг хүсвэл та бүхэн Зум бэлгийн тулаан нэвтрүүлгийн сошиал хаяг болон YouTube сувгаас хүлээн авч үзээрэй.